That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Заримдаа түүхэнд ганцхан буруу шийдвэр, ганцхан буруу алхам, агуу их эзэнт гүрнийг хормын дотор үгүй хийсэн тохиолдолд цөөнгүй байдаг. Францын цэргийн зүтгэлтэн Наполеон Бонапартын хувьд 1800-аад онд төрийн эргэлт хийж өөрийгөө эзэн хаанд өргөмжилж нэг хэсэгтээ Европод өөрийн нөлөөг тогтоож байсан. Тэрээр Прусийн эзэнт улсыг сөхрүүлж, Австрийг дарж, Итали, Испани, Нидерланд зэрэг улсуудыг өөрийн нөлөөнд оруулж, Европын зүрхэн хэсэгт Францын эзэнт улсыг байгуулж чадсан нэгэн. Гэвч харамсалтай нь эрх мэдэл гэдэг хизээч ханаж садхаа мэддэггүй зүйл бололтой. 1812 он гэхэд түүний нүдэнд дэлхий дээр өөрийнх нь эсрэг хүч тэнцвүүхэн тэмцчих ганцхан сөрөг хүчин байсан нь Орос эзэнт гүрэн байв. Франц, Орос хоёр хоорондоо хэврэгхэн эвлэрэл байгуулсан ч тэр нь дэндүү хуурамч байлаа. Орос бол туйлын хүйтэн цаг агаартай, дуусашгүй мэт өргөн уудам газар нутагтай, цэрэг армин нэлээд хатуу зохион байгуулалттай улс байсан учраас Орос руу дайрна гэдэг бол цэрэг стратегийн хувьд галзууралтай дүүцэх алхам байв. Гэхдээ Наполеон дайрахаар шийдсэн юм. Тэрээр Европ төвд урд өмнө хизээч байгаагүй асар том армийг байгуулан Москвагийн зүг хөдлөв. Гэвч Москва руу дайрсан энэхүү дайралт нь Наполеоны төдийгүй Францын эзэнт улсын суурьлын үндэс суурь болон хувирчээ. Наполеоны Орос руу хийсэн дайн нь ердийн нэг ялагдал бус, харин түүхийн хамгийн өн төлбөртэй алдаа байв. Үеийн үед Оросын хамгийн сайн жанжин нь өвөл гэх нэртэй жанжин байсаар иржээ. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө манай хамтран ажиллагч байгууллага Домч бор брендийн 5 тансаг хунчир зэрэг цувралын шинэ төрөл болох хушны самартай төрөл маань худалдаанд гарсан гэдгийг бол та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэхүү төрөл нь бол Монгол орны ойгоос хамгийн сайн суурьтны самарыг шилж сонгон, уламжлалт ангаах ухааныг орчин үеийн технологитой хослуулсан. Амт үнэрийн хувьд бол ярилтгүй сайхан бүтээгдэхүүн болсон. Энэ бүтээгдэхүүнийг та нэг удаадаа хэрэглэхдээ 37 мл-ээр буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. 1806 онд Францын эзэн хаан болсон Наполеон Бонапарт Continental System хэмээх асар өргөн цар хүрээтэй эдийн засгийн 20 арга хэмжээг Европ даяар эхлүүлсэн юм. Түүний авсан энэхүү арга хэмжээний хамгийн гол зорилго нь Их Британаас Европын эдийн засгийг тусгаарлаж, улмаар Британий худалдаа аж үйлдвэрлэлийг уналтанд оруулах явдал байв. Тэрээр энэхүү эдийн засгийн хоригоо ямар аргаар хэрэгжүүлсэн бэ гэвэл Наполеон Европын бараг бүх улс орнуудад шахалт үзүүлэн Британтай худалдаа хийхийг нь хоригдсан байна. Мөн Францын хараат болон холбоотон улсуудыг Англиас бараа авах Английн хөлөг онгоцнуудыг өөрсдийн бомбуудад хүлээн авахыг хориглов. Энэ бол цэрэг бус эдийн засгийн арга замаар өрсөлдөгчөө сөхрүүлэх гэсэн худалдааны дайны арга хэлбэр байсан юм. Гэвч Наполеоны энэхүү Continental System-ийг Оросын эзэнт гүрэн зөрчижээ. 1907 онд Наполеон Оросын эзэн хаан 1-р Александр II Тильзитийн гэрээг ихчиг байгуулснаар Орос улс аль биесээр Наполеоны Английн эсрэг авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэн орсон байна. Гэвч энэ хоригоос болж Оросын эдийн засаг ихээхэн хохирол амсаж, Англиас ирдэг байсан олон төрлийн бараануудад тасалдал үүсжээ. Тухайн үед Англи улс Оросын худалдааны гол түнш байсан тул Оросын худалдаа асар хүнд байдалд оров. Үүний улмаас Оросууд Continental System-ийг зөрчиж, Англиас далдуур бараа импортод чиглэжээ. Оросын хийсэн энэхүү үйлдэлийг Наполеон итгэл эвдсэн урвалт хэмээн шууд үздсэн байдаг. Улмаар тэрээр Оросыг цэргийн хүчээр хазаарлах шаардлага дахимээ шийджээ. Учир нь хэрэв нэг л улс энэ хоригийг зөрчвөл бусад улсуудад мөн маш муу жишг болох тул Наполеоны эзэнт гүрний хяналт Европ даяар алдагдаж болсошгүй байлаа. Иймд нэн даруй Оросуудыг номхруулах шаардлага үүсв. Оросын эзэн хаан 1-р Александрийн хувьд Францын Европ дахь ноёрхлыг угаасаа бүрэн хүлээн зөвшөөрдөггүй нэгэн байж, тэрээр Наполеоны өдөр-өдрөөр өргөжин тэрж буй эзэнт гүрнийг сэтгэл дотроо аюул занал хийлэл хэмээн үзэж байв. Иймээс Орос нь Францын эсрэг нууц дипломат харилцааг Англи, Швед, Австри зэрэг улсуудтай тасралтгүй хадгалсаар байсан юм. Гэхдээ Наполеонч бас тэнэг хүн биш тул энэ бүхнийг ойлгож байлаа. Тэрээр хизээч Оросыг найдвартай түнш гэж үзэж байсангүй. Франц Орос хоёр Тильзитийн гэрээгээр төр зүрийн эвлэрэл байгуулсан ч жинхэнэ эв нэгдэл хизээч байгуулаагүй гэдгийг маш сайн мэдэж байв.
Энэ ч утгаараа Наполеон Оросыг Англитай далдуур холбоо тогтоож Францыг ар нуруунаас нь хутгуулахыг хэмээхээс маш их айж байв. Улмаар 1911 оноос эхлэн Оросын айрам хил орчмын хүчээ зузаатгаж эхэлсэн нь Францын тагнуулын албаны анхаарлыг татаж эхлэв. Оросууд цэргийн хүчээ хоримтлуулж эхэлсэн явдал нь Наполеонд шууд Орос улс сөргөлдөөнд бэлдэж байна. Хэрэв бид төрүүлж цохихгүй бол манай улс айжмар хавчигдана гэх дохиог өгөв. Ингээд 1812 оны зун Наполеон Орос руу давталхоор их айрам хэмээх цэргийн нэгдсэн хүчийг бүрдүүлв. Үүнд зөвхөн Францын цэргийн хүч төдийгүй Европ даяар түүний дагалдагч хаант улсууд холбоотон орнуудын нэгдсэн цэргийн хүч хамаарч байв. Наполеоны энэхүү хүчрхэг айрам нь 650 мянга орчим цэргээс бүрдэж байсан бөгөөд Европт урд өмнө хизээж байгаагүй нүсэр хэмжээтэй айрмыг тэр байгуулж чадсан юм. Морин цэрэг гэхэд 100 мянга хүрч 1300 гаруй их бугаар хүчээр зуцаадгсан энэ их хөвсөлт Европын 20 орчим улс үндэстний цэрэг багтсан байна. Тэдний нийт цуваа зарим үед уртаараа 1000 км үргэлжлэх үе байсан гэдэг. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ийм олон үндэстнийг нэгэн тугийн дор нэгтгэж Оросын зүг хөдөлсөн тохиолдол урд өмнө нь дараач дахин гараагүй юм. Францын нэгдсэн айрмын цэргийн хүн хүчний тоон тухайн үеийн Европын хүн амын 61-тэй тэнцэж байв. Энэ айрам зөвхөн тулаанд бус бүгд бүтэн нэг улсыг эзлэн авч төр засгийг нь нураах маш том улс төрийн зорилготой байв. Мэдээч хэрэг ийм том хэмжээний айрам учраас хангамж, хоол хүнс, ундны ус асар их асуудал үүсгэж байсан бөгөөд цэргүүд өөр хэлээр ярьж байсан тул хэлний ойлголцлын бэрхшээл, сахилга хяналтын доголдолч мөн багагүй гарч байв. Та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Австриг нь хууль зүйн товч байгаа танилцуулж байна. За та бүхэн мэдээж бараг танил болсон байх гэдэгт итгэж байгаа. За иймээс танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австриг нь хууль зүйн товчоонд хандаарай. Уг нь бол Наполеон Бонапарт дайсны айрамтай Польш Оросын хил орчимд тулалдаж Оросын нэгдсэн хүчийг бут цохиж нийслэл хотыг эзлэн авч улмаар энхийн гэрээг хүчээр байгуулах зорилготой байсан ч тэднийг эрс өөр түүхэн сорилт тоссон юм. Оросын армийн удирдлагууд болох Михаил Толли, Кутузов нарын гол тактик нь Францтай шууд тулалдах бус харин тэднээс зугтах замдаа замд таарсан тосхон болон оромжуудыг бүр ургацуудыг хүртэл бүгдийг нь шатаах, ингэж таарсан бүхнээ шатааснаар Оросын армийн хангамж муудаж мөн давшилтын хурдыг нь сааруулсаар Оросын өвөлтөө золгуулах явдал байв. Тухайн үед Наполеоны айрам өдөрт 20-25 км замыг Москвагийн зүг хороодог байж мөн айрам дэндүү том. Орос улс өөрөө дэндүү өргөн тул энэ ирчээрээ явбал Москва хүртэл хангамж хүрэхгүй нэгэн тодорхой болов. Ядаж байхад замд таарсан тосгон бүрийг Оросууд шатааж байсан тул тэдэнд нэмэлт хангамж авах ямар ч боломж байсангүй. Үүний улмаас цэргүүд үдсгэлэнд нэрвэгдэж, сахилах бат алдагдаж, мөн элдв халдварт өвчнүүд тархаж эхлэв. Энэ мэтээр айрмын хүн хүчний хорогдох замбраагаа алдаж, анх гарсан цэргүүдийн тал хувь нь Москвад эсэмэнд хүрч чадсан гэдэг. Улмаар Наполеон Москваг 1812 оны 9-р сарын 14-ний өдөр эзлэв. Гэвч Наполеоныг ирэхээс өмнө эзэн хаан Александр Москваг орхин зугтаж, Оросууд өөрсдөө Москва хотыг бүгд нь шатаасан байдалтай орхисон байж, нэг ёсондоо бол хааны ордон битгийхэл олигтойхон орогнох байр сав, хоол хүнсний хангамж гээд тэнд үнэндээ юу ч байсангүй. Ийхүү шатаж үнс болсон хоосон Москва хотод Наполеон 1 сар орчим байж Оросын зүгээс энхийн гэрээ хийх санал ирэхийг хүлээсэн ч хизээч Оросууд энхийн санал эрүүлсэнгүй. Цэргүүдийнх нь дийлэн хэсгийг алдаж туйлын хүнд байдалд орж гацсан Наполеон эцэстээ 1812 оны 10 дугаар сард ухрах шийдвэр гаргав. Гэвч түүнийг ухрах үед өвөл ихэж таарсан бөгөөд гадаа цаг агаар хасах 20 градус болтлон буурав. Францын зуны цэргүүд их нутгийн зүг ухрах замдаа Орос болон Казах цэргүүдийн мөнхийн дайралтанд өртөж, элдв занганд орж, эдгээрээс гадна өлсгөлэн өвчин осгол зэргээс болж маш олноороо үхэцгээж байлаа. Бүр нэг өдөрт 1000 цэрэг үхсэн гэх тохиолдолч гарч байв. Ийхүү 650 мянган хүнтэй нүсэр айрам Оросыг зорьсон боловч 12 дугаар сарын 8-ны өдөр гэхэд дөнгөж 50 мянга хүрэхтэй үгүйтэй хүмүүс эргэж эх орондоо ирж чадсан юм. Наполеоны Оросын дайлаар мордсон айрам нь Европын түүхэнд хамгийн том айрам байсан ч энэ айрам мөн хамгийн богино хугацаанд хамгийн хохирол амсан устсан юм.
Уг нь Наполеон хэдхэн сарын өмнө өөрийн сүр хүчний оргилдон хүрч Европ даяар донсолгож байсан ч Орос руу хийсэн довтолгооны улмаас түүний сүр хүч эзэнт улс бүрэн сүрхэд хүрсэн юм. Наполеон Орос руу хийсэн аян дайндаа тооцооллын маш том алдаануудыг гаргасан тодорхой байлаа. Тэрээр Оросын армийг өөрсдийг нь тосон байлдаж хил орчимдоо ялагдах хүлээж устна гэж тооцоолж байв. Мөн тэрээр Москваг эзэлбэл эзэн хаан бууж өгнө хэмээн тооцсон байна. Гэвч Оросуудад тулалдахаас зугтаж Оросын армийг өөрсдийн нутгийн гүнд аль болох удаан хангамжгүй байлгасаар өвөлдөө золхуулж, осхуулж, үлсүүлж өхүүлэх стратегийг баримталж байлаа. Үнэн дээр бол Наполеон их цэргийн хүчиндээ бартаж ямар ч нөөц төлөвлөгөөгүй дайрсан юм. Мөн Орос бол Европ биш гэдгийг тэр ойлгоогүй юм. Европын орнуудад Наполеон асар богино хугацаанд амжилттай давталж байсан бол Орос дэндүү том газар нутагтай, хит хүйтэн сэрэн уур амьсгалтай, тээвэр болон хангамжийн хувьд зам харгуй дэндүү муутай байв. Хэдийгээр довтолгоо зуны 6 дугаар сард эхэлсэн боловч тэр том газрыг туулан явсаар Москвад очиж буцах шийдвэрийн 10 дугаар сард гаргасан нь хүйтний улиралд гаргасан гэсэн үг. Энэ хүртэл Францын бүх морьд өвхөж, бүх тэрэгнүүд эвдэрсэн байв. Улмаар Наполеоны айрам Москвагаас буцах үед Наполеоны айрам хэдийнэ хүчээ барчихсан байсан бөгөөд энэ хүч сул ядарсан айрамыг генерал Кутузов тал бүрээсэн довтолж хүн хүчийг нэмж хорогдуулж байв. Мөн хит олон үндэстнүүдийн нэгдсэн айрам байсан тул өлсгөлэн өвчин итгэл алдрах үе тохиоход цэргээс сухтах үзэгдэл замбраагаа алдаж цэргүүдэд сахилах батгүй болцоож улмаар бүр цэргийнхэн дотроо дээрмийн бүлэглүүд хүртэл үссэн байна. Нэгэнт ийм уналтанд орсон айрам дайнд ялах ямар ч боломжгүй болон хувирна. Иймд Наполеон Орос руу хийсэн дайнаа зөвхөн асар их цэргийн хүчиндээ найдаж бусад цаг уур байгалийн саадуудыг октоосоо тооцоолоогүй болж таарч байгаа юм. Ямар сайндаа 150 гаруй жилийн дараа Сталинградын тулалдаанд оролцсон Германы фельдмаршал Паулюс та Орос руу алхаж орж болно. Гэхдээ тэндээс гарч ирнэ гэдэг өөр хэрэг хэмээн хэлсэн байдаг. Энэ ч утгаараа дэлхийн хамгийн хүчрхэг генералуудын тоонд Оросын өвөл гих генерал багтдаг байна. Мөн та бүхэндээ манай суугийн зүгээс эргэлэн гаргасан энэ хүү XX түүх буюу энэ хүн төрөлхтний фото түүх гэдэг номоо бол одоо худалдаалж байгаа гэдгээ бол дуулгаж байна. За та бүхэн ерөнхийдөө бол одоос энэ ном бол ингэж гарсан зарагдаж байгаа гэдгийг бол мэддэг болсон баха. За тэгэхээр номыг хэрхэн захиалах вэ гэдгийг доор сэтгэгдэл хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг хүлээе. Энэхүү Наполеоны Орос руу хийсэн довтолгооно зөвхөн нэг дайн бус харин асар том түүхийн хичээл болж үлдсэн юм. Бараг бүх Европыг эзлээд байсан Наполеон Оросын цас мэс уудам орон зайд ялагдал хүлээв. Дайны явцыг зөвхөн зэвсгээр бус байгалийн нөхцөл мөн өөрчлөлтөг гэдгийн том сургамж болсон юм. Оросын нутагт хаягдсан цасны ширхэг бүр Наполеоны айрамд нэгэн шин сургамжийг нэмж өгч байлаа. Мөн өөр нэгэн том сургамж нь өөртөө хит итгэлтэй байх явдал нь сүрэл дагуулдаг их сургамж. Наполеоны яг энэ өөртөө хит итгэлтэй байдлаас болж дэлхийн түүхэнд маш олон хүчрхэг айрамтай удирдагчид өөрсдөөсөө сул дорой дайснуудад ялагдах хүлээсэн байдаг. Түүнчлэн Оросууд өөрсдийн нутаг дэвсгэрээ шатааж байсан явдал нь үнэндээ бол өөрсдийн нэр төрөө хамгаалж байсан хэрэг болж тарж байгаа юм. Альва улс орны хэл хязгаар зөвхөн газрын зургаар бус харин тухайн ард түмний итгэл сэтгэлээр зурагддаг зураас гэх түүхэн сургамж юм. Мөн Наполеон бол Хитлерт зориулсан жинхэнэ хичээл байлаа. Гэвч Хитлер Наполеоны алдааг мөнд давтав. Хитлер 1941 онд Орос руу дайрч улмаар Сталинград, Москва, Курск орчмын цасан дор Германы 3 дугаар Райхийн эзэнт гүрэн булчлагдсан байдаг. Магадгүй танк болон нисэх хүчний асар их хүчин чадалтай Хитлер найдсан байх. Наполеон болон Хитлер хоёрын хийсэн дайнаас болж дэлхийн нийтэд Орос руу давталх нь амиа хорлохтой адил гэх хэв зүгийг гаргаж бүр Оросын хамгийн шилдэг генералууд нь 12, 1, 2 дугаар сар гих генералууд хэмээх хэв зүг хүртэл гарсан байдаг. Энэ ч утгаараа Орос орныг өвөлж бай, зунж бай, улиралд үл хамааран сөхрөлгүйгээр эзлэж засаглаж чадсан сорын ганц үндэстэн нь гагцхүү монголчуудад байдаг бололтой. Ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.